бичлэгээ бараг 2-3-7 хоног хийсэнгүү. Тэгээд тэрэндээ жоохон өөрөө бас стресслээ хэд хоног. Гэхдээ өнөөдөр ингээд нөхөд хий. Энэ 7 хоногтай л болох нөхөд олон бичлэг оруулахыг хичээнэ. Тэгээд амлсан ёсороо батхны талаар Acne Journey-га тэгээд бас эмэгтэйчүүд эрүүл мэндийн талаар уншсан номныхоо товч байдлаар ярьж өгнө. Тэгээд өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд би юу хийсэн бэ гэхээр ерөнхийдөө л яг өглөө 6 гэж босоод хичээлээ хийгээл энд өдөр нэг 4-5-ын үед харанхуй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр харанхуй болтол ерөнхийдөө өдөртөө нэг 8-аас 10 цаг яг төвдөрч суугаал нэлээд хичээлээ явууллаа. Одоо шалгалт маань 1 сарын дараа болохоор жоохон цаг бага. Би одоо CFA-ийн level 3-ыг өгч байгаа. Нийт 3 levelтэй. Тэгээ 2 дахь level дээрээ бол би зарим өдрүүдэд яг уйлдаг байсан. Тэгэхээр гайгүй байгаасаа гэж найдаж байна. Одоогоор бол гайгүй юм шиг санагдаж байна. Гэхдээ яахыг мэдэхгүй байна. Аль болох бичлэгнүүдээ дор бүрэн хийхийг хичээнэ. Тэгээ энэ 7 хоногт нэлээд бол нэг бичээд авъя тэгээд авъя гэж бодож чинь жоохон тархиа амраангаа. Тэгэхгүй бол би өдөржингөө хичээл хийгээд ахаар шүн бас ингээд тархинд бөөн хичээл бодогдоод унтаж чадахгүй. Нэг тиймэрхүү юм болоод байгаа. За тэгээд өнөөдөр A Day in My Life бичлэг хий гэж бодсон. Гэхдээ би яг өдөр тутамдаа хийдэг юм харуулах юм бол миний A Day in My Life бол яг өдөржингөө хичээл хийгээл голоор нь босч хоол идчихэл эсвэл хоол хийчихэл тэгэл оройд амраал өнгөрдөг. Тэгэхээр би өнөөдөр арай жоохон өөрөөр ямар ч тач өглөөдөө хийх хичээлээ хийчээд тэгээ өдөр жоохон гарч авъя гэж бодож байна. Нэг дэлгүүр орж буцаах хэрэгтэй юм байгаа. Дэлгүүр орё гэж бодож байна та хэдтэй хамт. Тэгээд scrambled egg-тэй энэ авокадо байна. Амтай. Тэгэхэд өглөөгөө юугүйгээр эхлүүлж чаддаггүй. Миний хувьд бол би таалах идэггүйгээр эхлүүлэхээр надад жоохон тиймэрхүү санагдаад байдаг. Аль болох уул нь бол sourdough талах иддэг. Sourdough ч үлээ хөрөнгөний талах гэдэг байлаа. Хөрөнгөний талах яг энэ цагаан гурилтай гурилан бүтээгдэхүүнийг бодох юм бол хамаагүй эрүүл. Тэгээ fiber ихтэй. Тэгэхээр уг нь sourdough талахтай өглөөний цай айгүй иддэг. Өчигдөр дэлгүүрээс талах авах гэсэн чинь байхгүй хахаар нь бит хоёр юм croissant авцیں۔ Өнөөдөрт бол жоохон нүүрс ус ихтэй нялон хүнддүү өглөөний цай уух чинь. Өндгөө croissant-ийнхаа дотор хийх болохоор аль болох жоохон юм creamy шингэндөө болохыг хүсэж байна. Тэгэхээр жоохон сүв хийгээд масланд болгоно. Уг нь бол бас масл аль болох болгож идэхгүй байвал зүгээр ер нь масл багтаа идвэл зүгээр. Одоо юм saturated fat гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь болохоор жоохон хүйтэн температур ч юм уу эсвэл өрөөний жоохон сэрүүхэн температурт юм хатуу байдаг тосыг saturated fat гэж хэлж байгаа байхгүй хансан тос. Тэгэхээр иймэрхүү тоснууд бол хүний биед сайн биш. Одоо olive oil ч юм уу за жишээ нь ихсийн тос ч гэсэн тэгээ наран цэцгийн тос тийм муу биш. Ягаад гэвэл шингэхнээрээ байдаг non saturated fat. Наран цэцгийн тосыг муу л гэдэг тийм би сайн мэддэг. Ямар ч тач цаад логик нь бол тийм шүү. Хансан ханаагүй гэдэг нь. Өндгөө ер нь бол
хайрлагын тавган дээр үлдээж болохгүй яг энийг хийж яхад яг байн хажууд нь болохоор бусад круассан дотор орох юмудаа бэлдээ тавьсан нь зүгээр. Гэрээ уншиж байхад сөөх бас байж магадгүй юм шиг уншигдчихсэн. Гайгуулах шүү. Бит хоёр уг нь круассан хийж сурсан хэ. Амар их ажиллагаатай юм бид юм бил. Бүтэн салахгүйгээр ингээ pocket шиг, карман шиг энэ дотор нь өндгөө хийн. Чинийх дотор cottage cheese идчихүүл хийчүүлчээ дургуцах уу? За. Өнөөдөртөө энийг тэгвэл хэрэглэхэ боллоо. Тэгээ хамгийн гол нь өндгөө хийн гутаа шууд жоохон ингээд галнаас нь холдуулаад зөөлөн байдлаар юм scramble хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хит болчихно. Би англи тахта яг энийг хийж аягүй хэддөөсөн тэгээд амар таргалсан. За ийм боллоо. Яг одоо бол би жоохон муужрах гал байна. Хүн бодол тэгэл гарлаа. Энэ болохоор зүгээр өө дарагч. Энэ бүр доторх нь мууж заарч идэгтэй хүнсүнийг ялахгүй юу? Аюу санд
Ер нь ямар ч брендийн бодог энэ бодгийг гүйцэтгэхгүй гэж би боддог. Энэ leather jacket-ыг үзэх гэж ирсэн байхгүй юу? Уг нь айгүй өөрхөн даанч амар том. Энэ болохоор size нь надад харах size энд бэлэн байхгүй юм л да. Онлайнаар захиж болно. Уг нь гоё юм тий. За одоо буцаад харьхуугийн наваар жоохон явах уу гэж бодож байна. Энэ ер нь бол миний хамгийн хайртай гудамж. За гэртээ эргээд ирлээ. Одоо гэрээ цэвэрлэе гэж бодож байна. Би жоохон бахтаа 2-3 дугаар ангид тахтаа үсээ ер нь дандаа ингээд гүлчээлт нь бодог гэсэн баггүй юу. Тэгээд ээж юм уу эсвэл аав үсийг манд боож өгдөг. Гогцоо гарчингууд би бүр ингээд жоохон болохоор бачуураад орилж морилж гүйлж галзуурдаг байсан цаа. Өнөөдөр нэг гоё тухтай гэрээ цэвэрлээд бүгдийг гişнээр эхлэхээр шийдлээ. Гэрээ цэвэрлээд сэтгэл санаагаа зэгцлээд яхаа зэгцлэж ашиг зэгцлээд байгаа юм байхгүй. Гэхдээ гэр цэвэрх юм бахаар цаанаас нэг тийм гоё гүнзгий амсгаа авдсан шүү дээ. Тэг бүр юм гоё гялалцсан цэвэрх юм бахаар. So let's go. Цагаан юмнуудаа ер нь бол угаацсан. Тэгэхээр одоо нэрийг угаацсан байгаа юмудаа хатаагаад ингээд тогтооч. Ээжи. Би тэгээ гэрээ цэвэрлэнгээ сонсох гээд Ruby-ийн шинэ бичлэгийг бэлдээ тавьсан байгаа. Ингээд миний ингээд амар санаа зовмоор юм. Яг уу миний яг үеийн том болох үед байсан. Дээрээс нь одоо байгаа шинэ артистууд, залуухан артистуудыг би аягүй сайн мэддэг. Гэхдээ юм дээр үеийн iconic хүмүүс эднийг бол сайн мэддэггүй. За би одоо жишээ нь pop culture үнэхээр ингээд нойлын ногоон тэг гэж хэлж болно. Манай ананд намайг шоолоод идэв кино тавьчаад энэ хүний нэр хэн билээ гэхээр би мэддэггүй. Тэгээд Ruby-ийн бичлэгнүүд, Ануугийн бичлэг хоёроос ер нь бол би pop culture-ийн талаар зөндөө юм сурч байгаа. Тэгэхээр надад амар таалагддаг. Тэгээ миний одоо хамгийн ичмээр санаа зовмоор тал дээр маань мэдлэг болгож аваад баярлалаа. Миний хайртай зүйлс маань энэ яг нэг ээж авсан байсан байхгүй юу? Бид эсвэл
бүр Австрали руу явуулчаач гэдэг энийг хэрэгжилж үзэх гээд жоохон чирч авах төвхтэй юм байлээ. Микрофон бол угаасаа та хэд миний бичлэгний аудио амар муу байна гэж комент бичээдсэн болохоор авсан. Энэ болохоор утасны ард наачдаг tripod. Ингээд эсвэл ингээд янз бүрээр башиглаж болдог. Тамаараа болчихлоо. Одоо хувцсноо дугаагдаж дуусч байгаа. Та төрсөкнүүдээ өвхөж ороод уу яадаг вэ? Би л өвхөж ороод. Зарим хүмүүс шолол гэдэг юм шиг хэрэггүй юм яж хаа ингээд. Эрэгтэй хүнтэй андтаар хамтарч эхлээл би өмнө нь ер нь бол эрэгтэй хүнтэй хамт амьдарч үзэж байгаагүй байхгүй. Тэгээд ингээд хувцснуудаа хамт угаагаал тэгээд хувцаа анандаа ингээд хувцыг эвхэж мэхгээл тэр мэдрэмж амар гоё санагдчихсэн шүү дээ. Би ерөөсөө өөрийгөө нэг тиймэрхүү мэдрэмжийг таашаах хүн гэж бодож байгаагүй байхгүй юу. Би ч нэг тийм хосын амьдрал, гэр бүлийн амьдрал, хурдан нөхөртэй болох юм центр гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгсэн чинь амар сонин unexpectedly яг ингээд нэг юм гэрийн эзэгтэй ажлууд надад амар таалагдсан. Таалагддаг юм одоо ч гэсэн. Энд миний чихвч байна. Би дандаа сонин чихвчээ ингээ кейсэн дотор нь хийдэггүй. Тэгэл тэр маань хаана вэ, энэ маань хаана вэ гэж явчихдаг заа. Миний хөлний тос байна. Түрхчээд алхаж чаддаггүй болохоор орондоо орохороо төлнийхөө тосыг түрхдэг. Ер нь тэгвэл амар байдаг. Орой унтахаас өмнө Kindle уншдаг болохоор Kindle маань яг орны хажууд тэгээд аллаа. Тэгээ заримдаа ананд амар хөрхөн. Миний одоо яг хамгийн аз жаргалтай орой бол ус цасанд ороод нэх гоё удаан скин кер хийгээл биеиндээ тос түрхээл тэг гоё дуу сонсоод подкаст сонсоод гарч ирээд лага асаацсан номоо уншиж агаад унтах бол миний бүр ингээм хамгийн төгс орой баггүй юу. Тэгмээд ананд амар хөрхөн намайг уснаас ороод гараад ирэхэд ламаг маань асаацсан байдаг зам. Надад тэр нь амар хөрхөн санагддаг. Орны хажууд байсан өөр юмнуудаас нүдний тусаалга байна. Өглөө сэрч чадахгүй бол би шууд нүдэндээ ээж тусаалга тусааж байгаа босчдаг. Юу байна? Хумсны тос. Орой унтахаас өмнө бас хумсны тосоо төрөж байгаа. Мэдээж болт. Энэ бол харин ч бага байна. Нэг бидэхэд миний яг орны хажууд бараг 6-7 ширхэг болт цугларсан байдаг. Нэг ямархуу унтлагын өрөөчтэй цэвэрлээд ах юм бараг байхгүй дээ. Энэ өрөө
болчихлоо. Энэ хэсэг уг нь бол миний хичээлээ хийх хэсэг. Гэхдээ би энэ юу нэг хизэж сууж юм хийж үзээгүй. Нэг бол том өрөөнд байггүй бол амандын ажлын өрөөнд. Энэ хайрцагнуудыг ананд эвдэлж хаях ёстой. Дахин боловсруулах хэсэгт энд тавьчих. Энийг офис руунаас гарч ирэхдээ энэ тавьсан юм шиг. Хичээлээ хийж байхдаа нүүр лугаа цэцдэг. Ер нь мест цэцэж авах бол нүүр амар хураашаад идэв. Энэ дэвтэр ер нь миний хамгийн чухал дэвтрүүдийн нэг. Яг жил болгоно төлөвлөгөөгөө бичдэг. Тэгээд чадвар илрүүлээд гон чадахгүй бол жилийн эцэс бүрт, жилийн эцэс гэнэ, жилийн хагасан эцэс бүрт төлөвлөгөөнийхөө хэдэн хувьтай явж гин, юу өөрчлөгдсөн, сэтгэл санаа ямар байна гэдгээ бичдэг байхгүй юу. Тэгээ сая 25 оны хагасынхыг болон бичээ гэсэн боловч одоохонд амжихгүй явж гин. Гэхдээ энэ 7 хоногт хийнэ. Энэ дотор 2 зураг байна. Би аав ээжтэйгээ танад дотор энэ зураг байна. Миний компьютерийн хавтас ахгүй юу? Хавтас гэх юм уу, кейс гэх юм уу хөрхөн бүр мяарч айгу олон жил болж байгаа. Тэгээд компьютер ингээд өндөрлөж болдог. Эсвэл ингэж бас болно. Тэгээд хамгийн хөөрхөн нь компьютераа хийчээд ийшээ нь чихвчнүүдийг нь хийдэг. Энэ хэсэг нь сундаг. Moft.us гэдэг брендийнх таад хэрэглээд үзэр Монгол бас зардаг байхаа Shopee дээр байдаг. Тэгээд миний нөө tripod ч гэсэн яг энэ брендийнх. Би тэ эдний юмнуудыг хэрэглээд одоо бараг 5-6 жил болж байна уу. Өмнө нь яг Америкаас зорж захидаг байсан байхгүй юу. Одоо Монголд байдаг болсон болохоор уул нь айгүй амар реклам биш шүү. Хамгийн хөөрхөн юмаа харуулах уу? Энэ Lego-г бит хоёр хамтдаа барьсан. Уг нь тэгээ бичлэг хийсэн юм а. Тэрийгээ янзалж оруулаагүй тэр чихтэн үлдээсэн. Анд миний зургийг авч байгаа. Би энэ. Хөрх магааз бит хоёр нэг тоглоом тоглож байгаа юм хамт өндрөх ирээдүйн байшингаа зурсан чинь бит хоёр ерөнхийдөө яг адилхан байшин зурсан байхгүй юу, нэг иймэрхүү. Яг байгальд тэгсэн чинь ийм Lego ананд авсан байсан. Гоё юм байлээ. Би анх удаа л яг том болсныхаа дараа Lego барьж үзсэн чинь амар болсон юм билээ. Аппликейшнтэй. Тэгээл 2 хүн зэрэг хийж болдог. 2 талаас юмнуудаа нийлүүлэл солилцоол нэг нях дээр нэмж хурж бариад идэм билээ. Тэгээ хосууд ер нь хамтдаа хийвэл гоё юм билээ. Ээжийнх готлыг харах юм бол яг намайг загинж байгаа. Хамгийн их хэлдэг байсан үг нь өөдлөх айл үүднээсээ гэдэг оюука. Гэрийнхаа үүдийг цэвэрхэн байлгаж гэж надад баян хэлдэг байхгүй юу. Тэгээ намайг тусдаа гарснаас олж ирсэн. Тэр тэрхээрээ дандаа өөдлөх айл үүднээсээ чи үүднээ тийм юм байлгаад үүднийхаа шалны алчуурыг угааж тайв, нойтон болгож тайв гэдэг. Үүдэнд айгүй хачилдаг байдаг. Ер нь ч зөв л дөө. Одоогээс анандын нойлыг цэвэрлээд хэвээр тусдаа нойлтой. Анандын нойлд ер нь цэвэрлэж одоо байх юм байхгүй. Тачгаас өөр амар цэвэрч болохоор энэ хоёр юм айгүй хэрэгтэй дээ шүү дээ. Ингээд хүндэрсний дараа үнэр дардаг. Зүгээр нойл руугаа тусаачдаг байхгүй юу. Тэгээд үнэртүүлэгчийг хэд муухай үнэртэй биш. Айгуу гоё зүйл. Энэ бол бүр айгуу гоё зүйл өнөртэй. Энэний өнөрөнд ч ихсэн дуртай. 0-д заавал байж ивэл зүгээр юм санагддаг. Миний 0 бол угаасаа амныхаа бодод хамаагүй хэмтэй. Бөө нүр амны бүтээгдэхүүнүүд. Утасны маань цэнэг дуусч байгаа юм байна. Утас маань бараг дэлбэрч шít. За ингээ угаасаа энэ влог хэтэрхий урт болох гээд байна. Тэгээ би эднэрийг ерөнхийдөө бүгднийг арчиж байрыг нь цэгцэж тамираа авахгүй бүр ингээд унаад явцсан.
Тэгэхээр би уцаа цэнэглэлээ. Угаасаа нэг бүрчлэн миний цэвэрлж байгааг та хараад ч яах вэ гэж бодоод лог маань шигтэрхий урт болох гэдэг юм. Тэгэхээр уцаа цэнэглээд үлдээлээ. Гэрээ цэвэрлчээ дараа нь юу хийхээ одоохондоо төлөвлөөгүй байна. За тэгээд удахгүй буцаад би бичлэгээ хийнэ уцаа цэнэглэлчээд. Өөрийнхөө нойлыг би цэгцлээд дуусчлаа. Тэгээ одоо болохоор штэ. За камера тавьж байгаа. Цэвэрлээд дуусчлаа. Тэгээ одоо болохоор би self care хийж амрыг гэж бодож байна. Одоо ус төсөнд ороод биеэ арчилж байхдаа бичлэг хийх юм жаашаа. Тэгэхээр би юу хэрэглэж байгаагаа харуулад яг self care цагаа бол би зөвхөн өөртөө зориулахар шийдлээ. Та хэд бас санаа авах юм байж магадгүй гэж бодоод ямар ч тач би dry brushing-аар эхлэхгүй epilator ашигладаг. Биенийхээ үсийг авахдаа энэ болохоор автомат тэгээд үсийг ингээд зулгааж авдаг. Нөө сахлын машин энэ шиг зөвхөн дээд хэсгийг нь хусч авдаг биш. Яг зулгааж авдаг байхгүй. Тэгэхээр жижигхэн ширхгүүдийг нэгээр нь зулгаагаад яг вакстай адилхан үйлчлэгээ өгнө гэсэн үг. Гэхдээ амар нь яг вакстай байх шаардлага байхгүй. Бикини хэсэгт бол хэрэгжилж болдоггүй хаа. Би угаасаа үзээгүй айгаад байдیں۔ Яг энэ хэсгээ pubic area-гаараа бол үзчихсэн. Тэгэхэд бол болдог. Тэгээ үсийг бол өтгөрүүлдэггүй. Би чиний бараг 10 жил хэрэгжилж байна. Миний дараагийн сүүлд олж авсан юм болохоор энийгээ хэрэгжилчээд араас нь би юм хэрэгжилж байгаа. Энэ болохоор Sephora Enter дээр байдаг. TikTok дээр нэлээд алдартай болж исэн. Тэгээд энийг болохоор би Монголоос авсан. Glowmon гэдэг брендийн. Тэгээд ингээд зүгээр юу гэдэг вүлээ? Бүрэнхий бишээ. Дугуй хэлбэрээр арьсаа ингээд зөөлхөн дарахаар өснүүдийг чинь зулгаагаад авчдаг. Тэгээд өөртөө бол юу яаж байгаа гэсэн. Бүр угаар нь авч байгаа гэж хэлдэг юм билээ. Тэгээд яг энийг бол баталгаатай хэлж чадахгүй. Тэгэхээр би энийг хэрэглээд одоо нэг 3-4 сар л болж байна. Гэхдээ надад бол агай таалагдчихж байгаа. Сайн авд юм билээ. Хамгийн гол нь зөөлхөн хүрэх хэрэгтэй. За тэрний дараа болохоор dry brushing хурай багсаар им шоткоор нэлээд хатуу энэ бол. Усанд орохоос өмнө өснүүдээ авчаад зүрхнийхээ чиглэлд ингээд гуйжуулна арьсаа. Ингэх юм бол арьсны чинь үхчихсэн арьснууд нь онно гэсэн үг. Яг нөгөө нэг ингээд хураашаад үхчээд жоохон цайраад эхэлдэж штэ тэднэрийг авдаг гэсэн. Дээрээс нь ингээд массажлж өгч байгаа болохоор цусны эргэлтэн сайн. Тэгээ цусны эргэлт сайжирна гэдэг чинь арьс гоё байна гэсэн үг. За энийг ойрхоноос харуулхад жоохон муухай хэрэгэлсэн байгаа болохоор энэ бас түрүүний Glowmon гэдэг брендийн юм торгон бие угаагч байгаа. Хэдүүлээ нөгөө нэг солонгосын бие угаагчаар арьсаа гуйжуулдаг штэ. Гэхдээ тэр чинь гуйжуулахын тулд эхлээд биеэ нэлээд сайн халуун усанд байлгацсан, арьсаа дэвтээсэн, болов саун энтерт орсон байх шаардлагатай байдаг. Энэ болохоор тэр шаардлагагүй 2-3 минут халуун усанд байгаа. Тэгээ араас нь яг нөгөө бие үрдэг юм шиг ашиглахаар айгүй хурдан гуйждаг. Тэрнээс бүр хамаагүй хурдтай, тэг хамаагүй зөөлхөн, хамаагүй юу гэх юм бэ, үр дүнтэй байт юм билээ. Жижигхэн нүүрнийхийг нь бас авч үзсэн байхгүй юу? Гэхдээ одоо л хэрэглээгүй жоох айгаад байгаа. Миний арьс амар эмзэг. Тэгээ би одоо бол яг иймэрхүү юмнууд хийж чинь. Одоо 7 цаг болж байгаа юм байна. Тэгээд ер нь хамаг арьс арчилгаагаа хийгээд тусцсан дараад гарч ирж идэл бараг 8 болох бах. Тэгээ амралтын байдал руугаа орё гэж бодож байна. Тийм болохоор бичлэг хийхгүй. Тэгээд өнөөдрийн A Day in My Life бичлэг маань ингээд өндөрлж байна. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Марташ. Тэгмэлээ мартаж please subscribe. Би дандаа subscribe хийгээрэй гэж хэлэх юм мартаад ах юм. Бичлэгнүүд дээр юм.